бид одоо яг энэ имэйлт ирсэн байж байна. За тэгэхээр одоо 2026 он нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих одоо хамгийн гол бүтээн байгуулалт болох имэйлтийг биогийн одоо автозамтай холбох 12.5 км тусгай зориултын автозамтай бол автозамыг одоо эхлүүлэхээр одоо бэлтгэл ажлуудыг хангаа явж байна. За нийслэлийн төсвийн хөрөнгөнд хэрэгжих 12.5 км байна болохоор имэйлтийн яг төлбөр авах цагийн дор одоо ганцын даваа гэж байдаг. За ганцын даваанаас эхлээд имэйлт эко ажил дөрвийн паркийн хажуугаар өнгөрөөд урдуур өнгөрөөд явсаар хагаад морингийн даваа болон өлзийт хороол шугам фабриктай ерөнхийдөө холбогдох гүүрэн байгууламжтай холбохоор бол ингээд төлөвлөд ажиллаж байна. За тус зам маань болохоор 2 игнэгээр эхний ээлжинд бол ер нь баригдана. За мэдээж одоо энэ дээр үж байгаа уулын усуудыг авах гүүрэн байгууламж хоолойнуудыг бол зургийн хэмжээнд бол төлөвлөлтөд бүрэн бэлэн болсон байгаа. За бид хүн бол 4 сарын 1-ээс бол барилгын ажлыг бол эхлүүлэхээр төлөвлөж байна. 2026 онд бүтэн дуусгахаар бол төлөвлөж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар яг зогссон байгаа энэ талбай болохоор имэйлтийн одоо хойд даваан дээр гарцсан байж байна. Одоо эндээс та бүхэн харах юм бол төлбөр авах цэгээс жоох урагшаа яваад ганцын даваа гэж байгаа. Ганцын даваагаас уруудаад имэйлтийг ажуулдрын паркийн урдуур өнгөрөөд үргэлжлэж явсаар байгаа. Одоо бид хүний сайн мэдэх карьерийн зам гэж байдаг. За карьерийн замаараа бол ерөнхийдөө яг үндсэн трассынхаа дагуу явсаар байгаад биогийн одоо гүүртэй холбогдож энэ зам маань дуусгаар байгаа. Тэгэхээр энэ замыг бол 2026 оны 4 сард эхлээд 2026 онд багтааж дуусгахаар бол төлөвлөлөд бэлтгэл ажлууд нь хангагдаж байна. За сая бид хөө 12 сарын 5-нд бол нийслэлийн төсвийг бол батлахтаа тус автозамыг бол нийслэлийн төсвөд суулгасан байгаа. Тэгэхээр одоо энэ зам маань 2026 онд бол бүрэн ашиглалтанд оруулахаар бол бэлтгэл ажлыг хангаа явж байна. Орлогч. Одоо нэг юм барь. За би энэ талбайгаар авчиж. Болчихно. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр баг хангаас Хүннү хот чиглэлийн 102 км салаа төмөр замын бүтээн байгуулалтын ажил. За түүнээс үргэлжлээд цаашаага Улаанбаатар хотын баруун талд толгой төртөнд холбогдох энэ төмөр замын тараас за нөгөө талаасаа биогоос имэйлт хүртэлх автозамын тараасын дагуух одоо бүтээн байгуулалтын талбайд ажиллаж байна. За ер нь бол шинэ хотуудын байгуулахад дэд үтсийн одоо дараагийн бусад хотуудтай яаж холбогдох вэ гэдэг нь маш чухал байдаг. За Хүннү хотын хувьд бол Улаанбаатар хотын энэ төвлөрөл төгжрлийг сааруулах маш том одоо урт хугацааны ийм шинэ хот байгуулах дагуул хотын ийм төсөл байгаа. Тийм учраас энэ хот дондор орж ирэх төмөр замын өртөө хөшөө өртөө 1, хөшөө өртөө 2 гэсэн ийм хоёр өртөө бол Хүннү хотын дээр байршиж байгаа. За энэ нэгдүгээр хөшөө 1 өртөөний хувьд бол цаашаагаа салаалаад Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв рүү ингэж салаа төмөр замаар орох байгаа. За үндсэндээ энэ Хүннү хотод бол Улаанбаатар хотын тээвэр логистикийн нэгдсэн терминал энд байршина. За ингэснээр одоо Улаанбаатар хот руу төвлөрж байгаа бүх бараа таварын нэгдүгээр зэргийн хангамж үүнд болж за эндээсээ цаашаага Зүү аймагуд руу явах нь зүүн тишээгээ Богдхан уулынхаа урд талаар за мөн урд Говийн аймагуд уурхайн одоо энэ гол бүс рүүгээ явах нь бол урд тишээгээ за баруун аймагуд руу явах нь шууд одоо өнөөдрийн хийх гэж байгаа замын тараасын дагуу баруун тал руу гарах хэрэгтэй. За ингэснээрээ бол энэ бараа таваар төвлөрж байгаа энэ ачаалал Улаанбаатар хот руу ороод эргээд 40-50 нь бол орон нутг руу гардаг. Энэ урсгал бол Улаанбаатар хотын одоогийн байгааны төвлөрөлд нөлөө үзүүлэхгүйгээр одоо Хүннү хотоос цаашаа задраад явах боломжтой ийм болох юм аа. Тэгэхээр өнөөдрийн одоо бидний хийх гэж байгаа энэ биогоос имэйлт хүртэлх энэ 12.5 км-тэй энэ замын хувьд бол одоо эх хонд бүрэн ашиглалтанд орсноороо үндсэндээ одоо Хүннү хотод ирж байгаа ачаа таваар баруун тишээгээ гарахад ч тэр ерөөсөө замын үүдээс чиглэлтэйгээр автаар ирж байгаа ачаа таваар Улаанбаатар хотоор дайрахгүйгээр шууд гарах ийм болцоо бол үндсэндээ 26 онд бүрдэх нэ. За нэгдүгээр, хоёрдугаарт нь бол төмөр замын одоо бид бол яг энэ байршил дээр зогсож байна. Тэгэхээр үндсэндээ түрүүн бид нар биогийн гүүрэн дээр зогсож байгаад ирсэн
Би яг энэ Тараасын дагуу энд харуулах юм бол одоо энэ Төв аймгийн 100 мод энэ байна тийм ээ. За Хүннөө хот энэ гурвалжин энд байршиж байна. За энэ дээрээс ирж байгаа ачаа бол үндсэндээ энэ Дундгойн зам руу ороод энэ Дундгойн замаас яваад хуучин Төв аймгийн энэ замын 4 эгнээ болгож байгаа. Энэ замын тараасаар ингэж яваад энэ Өлзөтийн уулзуур дээр ирж байна. За Өлзөтийн нурдуур одоо байгаа засмал зам байгаа. За энэ замаар ирээд үндсэндээ энэ одоо Бяогийн гүүрэн дээр ирж байна. За энэ гүүрээс тавигдах шин замын эхлэлэндээс эхлээд гүүр гараад ингээд одоо эмээл төслөөрөө бас дамжаад эмээлтэйгээ дундуур орж ингээд одоо эмээл Баруун аймгийн зам дээр ирж байгаа нь. За ингэх юм бол бид нар одоо Улаанбаатар хотын том 16 төслийн нэг болох Хүннөө хот дээрээс нь эмээлт төслөөрөө дамжаад ингээд одоо дэдвцийн бүрэн юм холбогдох нөхцөл үүсэж байгаамаа. За нөгөө талдаа төмөр замын бүтээн байгуулалт бол 102 км зам энэ хөшиг өртөө 2 дээр дуусж байгаа. За ингэснээр энэ дээрээс цаашаага хөшиг өртөө 2-оос цаашаага дамжаад туулын дээр хурж ирээд үндсэндээ хуучин одоо карьерийн төмөр зам гэж нэрлэж ирсэн. Энэ төмөр замынхаа үндсэн цойр дэдвцийг ашиглаад ингээд толгой төртөөр холбогдож байгаа. Ингэж чадах юм бол бид нар одоо маш богино хугацаанд төмөр замыг ч гэсэн Улаанбаатар хотыг тойруулаад холбогдох нөхцөл үүсэх юм болж байна. За ингэж чадвал одоо бидний Улаанбаатар хотын шинэ дагуул хот болох Хүннөө хотыг маш богино хугацаанд барьж байгуулах ийм дэдвцийн суур нөхцөл бүрдэх боломжтой болох юм а гэж ингэж харж байна. За нэмээд хэлэхэд одоо Баруун аймгуудаас ирж байгаа автотээвэр ачаа болон тусгай зориултын тээвэр маань эмээлт одоо бидний чин тавигдах байгаа замыг ашигласнаар одоо яг ирж байгаа 5 шарын уулзуур дээр ирж байгаа ачаал маань ч гэсэндээ тэр хэмжээгээр багасах учраас энэ дээр одоо байгаа нөхцөл байдал гэх юм бол Баруун аймгуудаас ирж байгаа бүх ачаа тээвэр бол бидний одоо хил заншснаар бол одоо энэ Монсын уулзуур гэж байгаа. Монсын уулзуур дээрээс ирээд сонсголонгоороо гараад урд аймгууд руу явж байгаа. Тэгэхээр энэ дээр ирж байгаа 22-ын товчооны зам ч гэсэндээ ачаал тэр хэмжээгээр буурж ийна гэсэн үг. Сонсголонгоор дамжихгүйгээр шууд урдуура яваад ингээд уршаага Хүннөө хотоор дамжаад урд аймгууд руу замын үжиглээ явах боломжтой. Тийм. За зүч. За юу яач. Энд дээр ингээд за би ингээд харуулж байгаа яач. За сая манай Хүннөө хотын захирч Батбаяр дарга, нийслэлийн замын хөгжлийн дарга, одоогийн дарга хоёр бас ерөнхийдөө танилцууллаа. За өнөөдөр зам тээврийн хөгжлийн яамны холбогдох ажилтнууд Монголын төмөр замын удирдлагууд болон зам тээврийн сайд дэлгэр сайхан сайттайгаа ажиллаа. За одоо та бүхэн хэдүүлээ Улаанбаатар хотынхоо яг баруун тал дээр гарч ирээд байна. Баруун талын урдшаа харагдж байгаа манай Сонгон хайрхан маань харагдж байна. Сонгон хайрхан яг хойтлын бол бид нар өндөрлөг хэсэг гарч ирээд байна. Улаанбаатар хотынхоо. Тэгээд Сонгон хайрханыхаа зүүн уртлаар бол төмөр зам маань энэ билет дагж байгаад ингээд Улаанбаатар хотод төгжрөл аюултай ачааны эрсдлийг бууруулах салбар төмөр зам маань зүүн уртлаар ингэж гарч ирээд холбогдно. Сонгон хайрханыхаа баруун талаар ингээд сая манай одоогийн дарга хэлж байгаагаар бол эмээлтийн авцамын бол бүтээн байгуулалтууд явна. Энэ талбай дээр өнөөдөр зам тээврийн яамтайгаа дэд үтцүүдэд уялжиж төлөвлөх газар чөлөөлтийн ажлуудаа хэрхэн төлөвлөх талаар өнөөдөр уулзаж бол ярилцлаа. Ингэснээр Улаанбаатар хотын төгжрөл Улаанбаатар хотыг бас хоёр хуваагаад байгаа ирээдүйд төмөр зам эрсдлийг бид нар бууруулах. Дээрээс нь аюултай ачаа баруун аймагуд руу урдаас ирж байгаа Хүннөө хот дээр буугаад аюултай ачаа болон логистик барилгын материалууд бас хот руу орохгүй тойроод гарах юм боломжуудыг бол бүрдүүлэх юм ач холбогдолтой байна. Өнөөдөр ингээд бас талбай дээр ажиллаа. За би өнөөдөр бас нэг агуу сайд бид нар бас талбай дээр ажиллаж байгаад бас түрүү нэг юмыг анзаарч харлаа. Одоо ингээ харсан чинь Улаанбаатар хот маань баруун талаасаа зүүн тал хүртэл ингээ нэвт харагдчихэв. Одоо ингээ бол харагдаж байна. Өмнө нь бол ингээд өнгөрсөн жилүүдэд бол яг өвлийн энэ хүүтэн яг ийм хүүтэн цаг үе дээр бол хот бол ингэж баг ингээ нэвт харагддгаас одоо ингээ Улаанбаатар хотыг ингээ харахад уртлын хэсэгтэр дээр саралдаад одоо ТЭЦ 3-4 яндагийн тэрүүгээр нэг жоох утаатай. Хойтлол руугаа бүр энэ долоон буудлын хажуу жоохон саралдаад энэ голын хэсгэр бол ер нь ингээд нэвт цагаан бол харагдаж байна. Тэгээд бас иргэдтэй зориулж хэлэхэд би одоо агарын чанарын үзүүлэлтүүд ямар байна гэдээ шууд харж байна л да. Улаанбаатар агаар цэг эмэн гэдэг сайт руу иргэд маань ингээд ороод бол шалгаж болж байгаа ингээд харагдаж байна. Улаанбаатар цэг эмэн сайт руу ингээд ороод бол харлаа. За Улаанбаатар хотод албан хэмжилтийн 19 станц байгаа. 19 станцаас 2 станцууд ажиллагаагүй. 5 станц дээр шар үзүүлэлттэй.
үлдсэн станцууд дээр бол ийм ногоон байж байгаа. Яг одоо ногоон. Буюу манай агаарын чанарын албан станцууд маань өөрөө агаарын үндсэн 5 үзүүлэлтийн дунджаар хэмжээ 50-аас доош бол ногоон хэвийн байна гэдэг дээр бол ингэж байж байна. Тэгэхээр өнөөдөр 19 станцаас 5 7 станц гэдэг чинь 12 станцын байрлалаар бол Улаанбаатар хот бол ингээ маш цэвэрхэн агаартай байна гэж одоо за энэ статистик бол Улаанбаатар хот нэг 13-4 жилийн өмнө иймэрхүү агаарын сайн үзүүлэлттэй байсан юм байж байгаа. Тэгээд өнөөдөр бас ингээд бас бид нар зам тээврийн яамныхаа ажлын хэсэгтээ ажиллаж байгаад өнөөдөр Улаанбаатар хотынхаа бас баруун талын энэ хайрхан дээр гарч ирээд ингээ харж байгаад бол хот маань ингээд голын хэсгээрээ нэвт цаашаа зүүн талынхаа Баян зүрх хайрхан бол эндээс ингэж хальт зохууга тэр утаануудын дээр бараа хөтлийн үзүр дээр Баян зүрх хайрхан бол эндээс харагдаж байна. Улаанбаатар хотын төвийн хэсгүүд бол ингээд ер нь бол цаатлын одоо барилгууд манай хорооллын хэсгүүд бол ингээд цэвэр харагдаж байгаа юм байна. Улаанбаатар хотын хувьд гэвэл үндсэн агаарын бохирдлын 5-аас 6 үзүүлэлтээр азатос бусд үзүүлэлтээр бол 1.30-аас 80% одоо агаарын одоо чанарын үзүүлэлт бол сайжирсан үзүүлэлттэй явж байгаа. Улаанбаатар хот бол ойролцоогоор яг одоо бид нар бол тоонуудыг нэгтгэх дуусаагүй байна. Гэхдээ ер нь бол урдсан байдлаар нэг 14 жилийн өмнө ийм агаарын чанарын үзүүлэлттэй байсан ийм байлаа. Тэгээд одоо ойролцоогоор 14 жилийн дараа анх удаа бид нар Улаанбаатар хотынхаа агаарыг ийм одоо чанарын үзүүлэлтийг бол сайн байлгаж чадж байгаа. Тэгээ өнөөдөр энэ бас сайхан өдөр Улаанбаатар хотынхаа бас өдөрлгүүтээ зам тээврийн яамныхаа өдөрлгүүтээ ажиллахад ингээд хотыгоо ингээд бас агаарын бохирдол багтаа ийм төвийн хэсгээ харж байгаад бас маш их ийм баяртай байна. Бид эдийг хийж байгаас ажлын үр дүн бас тодорхой хэмжээ гарч байгаанаас ингээд харагдаж байна гэж бас иргэдтэй хэлмээр байна. Тэгээд энэс харагдаж байна уу те ингээд нэвт аваад тийм. За өнөөдрийнхөө лайвыг энэ үрээд ингээд дуусгачих. Улаанбаатарчуудаа тэгээд одоо ирж үе одоо 2026 онд бас тэгээд одоо Улаанбаатар хотынхаа бүтээн байгуулалтыг бол бид нар үргэлжлүүлээд хийнэ. Энэ жил бол 10 гэрээгээ зурцсан ажлууд эхэлсэн. 11 дахь одоо гэрээгээ нээлттэй. Тэгээ бид нар бас Таранбай болон метроныхоо тендерүүдийг 12 сартаа нэлээд эхэлслээд эх жилийн одоо 1-р улирал гэхэд аль төслүүдээ бас эхлүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтууд бол яам дуттайгаа нийлээд бол уялдаж нэг байгууллага шиг бол ингээд хамтарч ажиллаж байгааг бас дуулахад бас таатай байна.